Сайн байцгаана уу? Future Japan Podcast-ийн подкастын маань дараагийн дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдөр би болохоор зочинтой хоёулаа ярилцахаар зочныгоо ураад байж байна. Та бүхэн мэдж байгаа таньдаг хүмүүс олон байж магадгүй. Англи хэлний сургалт явуулдаг гэдгээрээ хүмүүс их мэддэг. Бэлгүүнийгээ урьж авчраад байгаамаа. Тэгээ бэлгүү маань Японд амьдардаг. Тэгээ сайн уу бэлгүүнээ? Сайн байна уу? Намайг урьж яриулж аваад баярлалаа. Тийм манай подкастад ирсэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хоёр болохоор бид нэр ярих цаас сэдв маань болохоор Японд англи хэлээр ажиллах те full time өөрийнхөө онлайн сургалтыг авахын хажуугаар бэлгүү маань бүтэн цагаар англи хэлний багшаараа те ажилладаг байгаа. Тэгээд тэр талаар нь илүү нарийн асууя гэж одоо дурчаад байж байна. За бэлгүү маань хэдэн онд Японд ирсэн бэлээ? Тэгээд анх яаж ирсэн бэлээ? Тэр талаараа ярих уу? Анх 2020 онд ирсэн. Монголд ажиллаж байгаад тэгээд ер нь би дааж гадаад баймар санагдаад уг нь бол Европ руу одоо хэлний сургалт мургалтаар төр зүр яваад ирдэм билүү гэж бодож ирсэн чинь корона эхлээд бас Японы сургалт бас хэлний сургалт бүртгүүлсэн юм а. Баахан бүртгүүлсэн. За аль нь бас нэлон явъя гэж бодож ирсэн. Тэгээд корона эхлээд Европ чинь нэлээ хол байгаа штэ. Тийм болохоор за энэ худлаа боллоо гэж бодоод тэгээд Японы шар хуудасаа хүлээгээд тэгсэн чинь 11 сард хэл гинт нэгдээд тэгээд 2020 оны 12 сарын 20-нд ч илүү яг завсраар нь орж ирж байсан. Тийм байна. 20 оны ихэр чинь корона эхэлсэн гэдэг чинь тэр үеэс л яг юугаа эхэлсэн юм те одоо мэдүүлэг виз мэдүүлэг тэгээд тэгээ хааж нэгэ жилийн дараа баг ирж таарсан тийштэй нэрээ те. Тэгээд нэг сарын оюутан болж ирж байсан билүү? Дундуур нь орж ирж байсан. Миний бараг 9 сараас эхлэх байсан баха. Тэгээд онлайнаар суугаад илүү нэг тиймэрхүү болоод байсан. Тэгээд ирээд дундаас нь шууд суугаал тэгэл ер нь тэгээд тэр үед чинь яг сургууль дээр очихгүй дандаа онлайнаар хийчихсэн юм. Нэрээ тийштэй тий гэртээ хайр олоход ч гэсэн айгүй хэцүү. Тийм учраас би Airbnb-д ажилласан. Нэрээ тийм тий. Зөв. Тэгээд Японы хэлний сургуулиасаа одоо ажиллаж байгаа газраа орсон мөлөө тий. 8 сар гаруй Японы хэлний сургуультай байж байгаа. Нилийн уйдгартай санагтаад. Би манай ангийн багш нэг эмээ байсан. Тэгээд хөөхөн ч гэсэн би баг хичээл дээр байнга нойр мөгл нэг тийм сурах хүсэлгүй байсан л да. Манай ангийнхан ч гэсэн бүгдээрээ тийм мотивацгүй ч юм уу тийм байсан. Тэгээд бас Монголд байхдаа би ахыхан 3 хүүхэдтэй байн хамт байдаг гэсэн болохоор тийм хөөхөн бондоосон хүүхэдтэй газар ажилламаар санагдаад ажиллаж дүүнэрээ санаад. Ер нь л нэг тийм найз мэдтэй олох бас айгүй хэцүү байсан. Тэр корона болсон юм чинь хүн болгоо масктай гэрээсээ гарахаас айгаад ч юм уу те. Тэгэл яг ажил хаж эхэлсэн. Тэгээд хэлний сургуультай байхдаа ер нь яг сурж авах хугацаанд ажиллах юмсан гэж ажиллаж эхэлсэн юм биш үү? Тэгэхээр ямар ажил хий гэж ерөнхийдөө бодож байсан. Тэгээд ямар арга замаар хайсан. Миний мэрэгжил болохоор англи хэлний багш. Яг би англи уран зохиол сураад тэгээд дараа нь багшлах хэрэг аваад тэгээд 5-6 жил ажилласан туршлагатай байсан болохоор яг тэрийг ашиглаад ажилд орё гэж бодож байсан л да. Тэгээд ажил хайхтаа бол эхлээд хувийн намтраа бэлдээд тэгээд дээрэс нь хийжсэн янз бүрийн бүтээлч ажлуудыгаа багцлаад портфолио болгож бэлдэжсэн. Тэгээд ихэнх англи хэлний багшийн зар нь болохоор ер нь англи хэл дээрх ажиллах ажлуудын зар нь хэд хэдэн вебсайтн дээр байршилсан байдаг. Тэгээ миний хамгийн голдуу ашиглаж исэн вебсайт нь болохоор Ohio Sensei. Нэг зөвхөн яг багш нарт зориулсан тийм вебсайт байдаг. Тэгээд дандаа одоо англи хэл заах багш, цэцэрлэгийн багш ч юм уу, одоо international school-ийн багш ч юм уу, эсвэл одоо англи хэлний сургалтын төвийн багш янз тийм багш нарын тийм юу байдаг. Одоо заавалчгүй Токио гэхгүй янз Нагоя ч юм уу те. Нагоя эсвэл одоо Хирошима энтрийн British School-д ажил хайж юм ч юм уу те багшийн ажил хайж нэгэд байж идэг. Тэгээ Gaijin Pot-ийн бас ажил хэсэг дандаа нэг юм юу гэдэг те тэр чинь нэг Facebook амар олон юутай дагагчтай хэлээ нэг Facebook гэдэг тэрний вебсайт нь те. Тэрний вебсайтын Live зарын вебсайт гэж бас байдаг. Gaijin Pot Jobs гэдэг. Тийм. Тэгээ дээрэс нь LinkedIn дээр бас ажлын зар зүй байдаг. Тэгээд яг хөвчлэн би Ohio Sensei-аас харсан яг дандаа багшийн ажил гэдэг болохоор тэгээ өөр гэх юм бол заавалчгүй багш гэхгүй өөр гэх юм бол Indeed гээд бас байдаг. Тийм. Тэгээд die job энэ төргээ дандаа гадаад одоо заавалчгүй Японы хэлтэй байхалгүй өөр хэлтнээс ажил хайж болдог.
бүр болохгүй бол нөгөө ажил дэлсүүлэгч ажил гэдэгсээ рекрутерийн ажлууд. Гэхдээ би бол тэр хоёр сенсыг ашигласан. Тэгээ өөрийнхөө CV-га явуулаад тэгээ 3-4 газар тэмцэхэд багшийн цалин дунд чинь 28 мянган авсан. Тийм. Нийтдээ хичнээн газар руу өөрийнхөө CV-г явуулсан бэ. Тэгээ 3-4 газарт тэнцэн үү те. Тэгээ тэн дотор. Тийм. Би яг 1 сар л хайсан юм байна. Тэгээд 10 газар явуулахад тэгээ зарим нь болохоор аль хэдийн хүн авцсан байгаа штэ тий. Тэгээд тэр тэмцэн дундаж цалинтай гэдээс нь 28 мантай тийм сургалтын төв мөв ч юм уу тий. Зөв. Англи хэлний одоо нөө янз бүрийн гадуур нөгөө тэрэгний буудлын энэ төр байдаг сургалтын төв шиг үү. Тэгээд одоо миний ажил болохоор яг тийм бас сургалтын төв. Би бас нэг цэцэрлэгт бас тэмцэжсэн. Тэгээд тэрний тухайс ярих бас нэг юм байгаа. Окей. За тэгэхээр тэгэл ерөнхийдөө дахиад жоохон буцаа явахад хэлний сургуулаа одоо Японд ингээд заавал төгсчээж ажилд орох ёстой ч юм уу тиймэрхүү юм байдаг штэ. Чиний хувьд яг ингээд төгсөөд ажиллаа хайсан уу эсвэл зүгээр ингээд сурж авах явцтай ажиллаа хайгаад тэг ажлаа олонгуудаа сургуулаасаа гараад явцсан уу? Сурж авах явцтай хайгаад тэгээд манайх ч угаасаа өглөө байсан болохоор өдөөс хойш ажиллаа хайгаал тэгэл ажилдаа оронгуудаа тэгээд за баяртай. Би сургуулаасаа гарлаа гэдэг. Виз гартал 1 сар хүлээсэн баха. Тэгээд виз гарan гартал би part timer ажиллаж агаад тэгээд ажилд орохдоо хэлж байгаа штэ би одоо ингээд виз солихгүй одоохондоо болохоор зөвхөн хэдэн цаг ажилтдаг үлээ 7 хоногт хэдэн цаг ажиллах хэрэгтэй 28 цаг тийм визээ гарan гартал би одоо ингээд тэгэж ажиллаж чадахгүй гэдгсэн чинь за тэгвэл чи визээ гартал зүгээр цагаар ажиллах гэн одооныхоо энэ ажилт шүү дээ тий. Зөв. 12 сард миний тий 2021 онд ажил хайж эхлээл 11 оны 8 үлээ 9 сард ажил хайж эхлээл тэгэл 10 сард ажилдаа ороод 11 сард виз гараад тэгэл. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүс маань заавал одоо Японы хэлний 2 жилээ дуусгах гад ч юм уу тэгэхэд ах шаардлага байхгүй. Ажилд орж үнцэн ажилд орж чадхал юм бол заавал нөгөө сургалтын төлбөр төлөөл тийм сургуульд яваад ах шаардлагагүй шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр ажиллаа болоод тэгээд их сургуульд ороход бол өөр байдаг юм байлээ. Тэрээ заавалчгүй төсөстэй юм биш үү те. Ажилд бол хамаагүй дундаас нь зүгээр л тэг гарсан шүү дээ. Тий, их сургуульд ороход угаасаа цаг хугацааны хувьд ч гэсэн барыг төгсчээж л тэгж л тарах тий. Тэгэхээр чинь тийм Монголд ч юм уу эсвэл бэлгийн шиг гадаад яг бакалаврын зэрэг хамгийн багадаа бакалаврын зэрэгээ авсан байх юм бол ажилдаа орчих юм бол тэгэл гарч болно шүү дээ тий. Зөв. Тэгэл Японд ирэл жил гарны дараа ажилд орсон юм байна тий. 8 сарын дараа баг. Тийм биз. Тэгээд ажлынхаа визийг гарангууд яг full time-аар ажиллаад эхэлсэн тий. Тэгэхээр одоогийнх нь хийж байгаа ажил нь яг ямар газар блэ? Өдөр тутам ямар ажил хийдэг үү? Бас ажил дээрээ ямар хийл ашигладаг вэ? Ажил дээр дандаа англи хэлээр ярьдаг. Манай ажил болохоор тал нь японочууд, тал нь гадаад хүмүүс байдаг. Тэгээд жуку болохоор японоор дүрмээ заагаад бас математик энтергээ заадаг баха. Тэгээд нөгөө талбай дээр англиар одоо яриа ч юм уу эсвэл жоохон өндөр түвшин болонгоо зөвхөн англиар заагаад эхэлдэг. Тэгээд миний хийдэг ажил болохоор хүүхдийн би болохоор нөгөө kids хэсэгт нь ажилладаг байхгүй юу? Тэгээд хүүхдийн хичээл сурах материал, ном, дуу хөгжим, application энтрийн юмыг хөгжүүлдэг. Тэгээд дээрэс нь улирал болгон одоо ингээ Halloween, Christmas энэ төр болж байгаа шүү дээ тий. Тийм ивентийг нь би зохион байгуулад тий тэрнийхэн тоглоом, дуу энэ төр одоо бичлэг энэ төр харж тэрийг дагаж янз бүрийн хийх юм бол тэрийг нь бүгд ингээ хийдэг. Тиймэрхүү ажилтай. Айгу хөөрхөн сонсогдод. Яг чиний одоо нөгөө өөрөө хийдэг ажил, үнцэн ажил нь бас айгу хоорондоо холбогдсон юм шиг санагдаад тийм. Тэгээ чамайг ажилд авахад чиний бодлоор чиний юуг харж авсан гэж боддог вэ? Хэлний мэдлэг мэдээж байгаах. Тэгээд нөгөө заасан нөгөө шалгалтын оноонууд эдээс тийм юм заасан уу? Аль эсвэл зүгээр л ярьж үзэл чиний чадварыг хараад авсан уу? Бас нөгөө контент эндрийнх юм бас хэрэг болсон бах тий. Одоо үзүүлсэн юм аа. Тэгээ одоо манай энэ компани болохоор заавалжгүй туршлагатай байж орох хэрэгтэй гэсэн байсан.
Зөв хүүхдүүдэд заасан туршлагатай. Тийм хүүхдэд заасан туршлагатай. Тэгээ дээрэс нь өөртөө контент бүтээгч болохоор тийм контент би болохоор хажуугаар өөрийнхөө тэр багцлаад өөрийнхөө хийсэн бүх юмаа явуулсан байхгүй юу. Одоо би чинь онлайн сургууль заахтаа контент бүтээж байгаа шүү дээ. Тэр бүгднийг явуулаад би одоо ийм хийдэг. Тэгээ дээрэс нь ийм бичлэг хийжсэн, ийм постэр хийжсэн. Тэгээд ийм одоо онлайн хичээл энэ төр явуул. Тэрийг бүгднийг ингээд явуулсан чинь баг ингээд намайг авъя гэд бүр амар чи ирээд ингээд юугаад өгөөч авъя гэж чичрээдсэн баг. Бараг л тэгээд ахгүй тэгээд би ямар шинэ сэжигтэй газар вэ бодоод тэгээд ингээд цалин бас амар өндөр за тэгээд тэрний өмнө нь биний газар амар баг хөлтүүлэх шахаад тэгээд ямар сэжигтэй газар вэ энэ төргээл жоохон байжсэн очиад үзсэн чинь амдаа чөө санагдаад тэгээд ярилцлагад нь ороод тэгээд тэмцэжсэн. Тэгээд ярилцлага нь болохоор нэлээ олон түвшинтэй. Зөв. 4 төвшөнтэй. Тийм. Тэгэж орж ирсэн шүү дээ. Зөв. Тэгэхээр чамайг одоо авах гээд ингээд дараадсан гэж шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Японд ингээд англи хэлээр ажил хэр олдцтой гэж чиний санагддаг вэ? Тэгээд одоо жишээлбэл Монголоос нэг хүн сонсож байгааг бодъё л тоо. Тэгээ англи хэл айгуу сайтай. Тэгээд Японд очиж одоо ингээд ажиллая гэж байгаа хүмүүс ер нь Японд англиар ажиллах тэр зах зээл ер нь хэр вэ? Миний бодлоор болохоор дан ганц багшийн ажил гэлтгүү өөр ямар ч ажил хийж болох боломжтой юм шиг санагддаг. Одоо миний найзалж байгаа хүмүүсүүд дандаа гадаад англиар ярьдаг хүмүүсүүд байдаг. Тэгээд одоо миний таньдаг хүмүүс дундаас болохоор Amazon-ы одоо менежерийн төвшний хүмүүс ч юм уу бас тийм ажил олгогч рекрутерийн ажил хийдэг хүмүүс зөндөө танина. Дээрээс нь манай нөхөр болохоор урд нь санхуд ажилладаг байсан. Санхүүгийн компани одоо болохоор IT инженерээр ажилладаг. Тэгээ хол юудаас ашигладаггүй. Тийм болохоор өөрийнхөө чадварыг сайн хөгжүүлж чадах юм бол тэгээ өөрийгөө бусдаас илүү одоо ийм одоо онцгой чадвартай гэдгээ харуулж чадах юм бол тэр хүмүүс бол өөрөөс нь авахыг айгүй хүсэх байх гэж бодсон. Тэгээ нөгөө миний одоо оюутнуудад байнга хэлдэг одоо өөрийнхөө сурагчтай хэлдэг зүйл болохоор нэмэлт чадвар дээрээ сайн одоо хөгжүүлээд тэгээ тэрийг одоо харуулах тийм баталгаа одоо юу гэдэг те тийм юм сайн хадгалаад багтлаад байж байгаа тэрийг харуулах юм бол өөрийг чинь одоо сонгож авах нэг шалтгаан болох байхаа гэж бодож байна. Англи хэл дээрээ нэмэлт нэг чадвар гэсэн үг тийм. Бүхэн англи хэлтэй хүн одоо дэлхийд даяар зөндөө байгаа шүү дээ. Тийм болохоор одоо ингээд ийм хэлтэйгээс гадна би ийм чадна ч юм уу те тэрийг харуулж чадах юм бол одоо бас ийм туршлагатай ч юм уу те. Яг оноо. Тийм дээ. Ер нь бол одоо ингээд Японы одоо ингээд цалингийн түвшин байгаа шүү дээ. Хамгийн бага тэдээс эхэлдэг ч юм уу. Тэгэл гайгүй цалинтай ажил гэж харах юм бол тэгэл англи хэл шаардаад эхэлдэг тий. Тийм. Тэгэхээр тэгээ бас би одоо миний түрүү ярьжсэн 28 мянга гэсэн чинь дунд чинь тийм байсан. Тэр нь болохоор хүнийг амар шулж байгаа юм шиг надад санагцсан. Тэгээд нөгөө нэг цэцэрлэг дараа нь ярина гэж чи сая тэгсэн шүү дээ. Тэрнтэй нь холбоотой юу? Тэрнээс жоохон өөр тэр цэцэрлэгийн цалин ч гэсэн тийм байсан л да. Гэхдээ яг ингээд очиад үзлэхлээр хүнийг бараг л боолчилж байгаа юм шиг амар ажиллаулдаг. Тэгээд одоо илүү цаг маяг хэлгээд үү? Миний юу амар илүү цаг маягийн мөнгөийг төлөхгүй тийм компанид аявих байд юм бэлээ. Тэгээд дээрэс нь одоо стандарт хангаагүй ч юм уу те тэр одоо HR-ийн янз бүрийн дүрм тэр хууль муулаад дагадгүй ч юм уу тийм газар зөндөө байдаг гэсэн нэгцэн. Тэгээд цалингийнхаа дундчиг сайн судлаарай л гэж хэлмээр. Одоо юу яасан байхгүй одоо энэ 28 мянга юм байна гэж бодчихсан байхгүй юу? Би тэгээд янз бүрийн газар очил цалин ямар вэ гингүүд за тийм ингээл за яг тэгэл явахтай юм байна да гэж бодоод тэгсэн чинь одоо миний ажиллаж байгаа газар болохоор би цалин хэдэн төгрөг одоо биш хэдэн yen надад санд болгож байгаа мдэггүй байсан. Тэгээ манай захирал одоо за чи ингэ тэмцчлээ чи хэдэн төгрөгийн цалин хэдэн яны цалин амар байна гэхлээр нь би дунд чинь тийм байт юм биш үү гэсэн чинь нэрээ юу чи тийм багыг амар байгаа юм уу гэдэг байхгүй. Тэгсэн чинь тэгээд намайг за тэгвэл өөрөө мэдээд тэгээд тэр юугаараа өөрөөрөө мэдээд тэгээд тогтоочих гэсэн байхгүй юу. Тэгээд дараа нь би нөгөө нэг ажлынхаа юуг харсан чинь 5-7 сая yen байсан жилийн. Тэгэхээр ч мөр 35-аас тийм 35-аас 500-500-ийн хооронд байсан баха. Тийм байна тий. Одоо 350 мянган yen-ээс 500 мянган yen, 35-аас 50 мянган yen гэсэн үг шүү дээ. Тэгээд би тэгээд нөгөө туршлагахгүй сайн судлаагүй байсан болохоор нэршил дундуур нь хэлнэ. Тийм байсан болохоор намайг хамгийн багаар нь тэгээд 35 орчмоос эхэлсэн гэсэн үг шүү дээ тий.
гар дээрээ авдаг нь болохоор би 36 мургаг авдаг. Тэгээ яг нэг такстай болохоор бараг 40 гаруй 50 мянга гэсэн үг тийм. Тэгэхээр тэрийгээ сайн одоо ер нь айгу өөртөө ихтэй өндөр хилээд тэгээ тэрнээсээ хасвал зүгээр юм болоо гэж бодсон. Тийм байна тий. Тэгээ тэр цэцэрлэгийн тухай ярих уу? За тэгье. За. Би заахгүй нэг газар нэг Японы дайгууд ажгүй цэцэрлэг байсан. Тэгээ тэр намайг ингээ би өөрөө чинь чамайг амаар байна. Нэг өдөр ирээд ажиллах уу гэдгсэн. Тэгээд манад ажилд орох юм бол виз гаргуулахын тулд 10 мянга төлөх ёстой гэд тэгнэгсэн байхгүй юу? За эхний ажил 10 мянга, эхний жилд 10 мянга өгөх ёстой, хоёр дахь жилд 5 мянга өгөх ёстой энэ төргээд. Нөхөн одоо чи төлөх ёстой болж байгаа гэсэн үг тий. Виз авч байгаагийнхаа оронд тэгээ би тийм байхгүй тий. Би чи ямар ч нөгөө юуг авч туршлагахгүй. Мэдлэггүй ойлгохгүй гэж бодоод тэгээд би бас тэр үед нөгөө нэг байсан найз залуугаас асуусан чинь тийм энэ гэж мэгээд болно бичгүй гэж тэгж мэгээд тэгээд ямар ч мэдлэггүй байсан болохоор за гэд өгцэн. Тэгээд тэг ер нь хүмүүс ажлын газрууд чинь болохоор хамаагүй минь бэлдэж өгөөд өөрөө Ньюкан руу очиод тэгээд автын билээ штэ тий. Тийм штэ. Ерөөсөө мөнгө зарлагдахгүй тэр компанидаа ч мөнгө өгөх ясгүй нөгөө Ньюкан иммиграшнд ч нэг ч төгрөг. 5 цент нөгөө нэг тий хариугаа гарсны дараа тий. Тэгсэн чинь тэрийг өгсөн билүү? Тэгээ өгсөн. Тэгээ нэг өдөр тэнцээ ажилласан чинь тийм нөгөө Black Company гэж байдаг штэ тий. Яг тийм газар байсан. Тэгээд айгүй тийм үнэтэй цэцэрлэгийн мөртлөөс хүүхдүүдтэй харьцаж байгаа байдал нь аимшигтай. Тэгэл дотроо амар заван тийм ариун цэвэр энэ төр хангаагүй багш нар ингээл эцэг ихтэй явуулж байгаа нь ингээл айгүй тийм боловсон юм шиг мөртлөөсөө хүүхдүүдтэй ингээл дараа нь айгүй муухай харц зарцаал тэгэл одоо тэр чин коронагийн үед чин бүгдээрээ л масктай явж байхад чин маск таска зүүхгүй готлон моталтайгаа хүүхдүүдийн ор морон дээр явуучмаа би бүр юм тий. Тэгээ би за би энэ чинь ажиллаж чадахгүй юм байна гэд бараг хагас өдрийн дараа тэгсэн чинь миний мөнгө буцаахгүй гэж за. Тэгээ би бохон шүүх мөхөр яваад тэгсэн чинь данс над руу биний мөнгө шилжүүлсэн дансыг бүр хааж магаад алга болцсон байсан. Тэр нь тэгээд компанийн нэр мэрийг өөрчилсөн. Өстө зинхэн асуудалтай зайлшгүй идэг газар байсан. Тийм тэгээд тийм газар. Гэхдээ тэнд явж байгаа хүүхдүүд нь бүр өмнөөс нь өргөцчлөө тий. Юуг нь харж тийм үнэтэй цэцэрлэгт хүмүүс өгдөг байна. Мэдгүй л. Тэгээд тэр цэцэрлэгийн хамгийн гол юм нь болохоор хүүхдүүдийг ингээд юм хийж ахтана. Гарт нь ингээд юм бариулаад тэгээд зургийг аваад дараа нь ээж аваад нүдрүүлэх ингээд явуулдаг. За ингээд танаа хүүхд чинь ийм юм хийсэн шүү гэд. Гэхдээ яг үнэтэй болохоор ингээл тэр татварт чинь аим шиг орилтаан донд 1 секунд тэр нөгөө юм бариулаад идж байгаа юм шиг харуулсан юм те зургийг аваад ямар амир тайлан болгож тэгэж явуулдаг. Тэгэхээр чи тэнд болохоор англи хэл хүүхдүүдэд заана гэсэн позишнээр орсон гэсэн үг үү тий. Яг цэцэрлэгийнх нь багш болох байсан. Зөв. Тэгсэн чинь юу айгүй амирсан. Амирын тий. Тэгээд юугаа авч чадсан уу мөнгөө буцааж чадаагүй тэгээ бүхэн алгуул үлээ хаагаад алгуулсан. Тэгээд дараа нь би хуульчтай уулзсан чинь чи бараг эднэрт өгсөн мөнгөөсөө илүү их мөнгө бараг зарцуулсан. Тэгэхээр би за тэгэл хаяа гэл. Тийм байна тий. Тэгэхээр Япон гэхэрэл бүх газрууд тийм ихтэй сайн байна гэж байхгүй. Тийм тэгээд тэгсэн байсан болохоор одоо ингээд дараа манай одооний ажлын газар ингээл цалин мэл айгүй өндөр шүү. Тэгэл чамайг амаараа энэ төргээл амир тэгээд тахлаар би жоохон аяаси сэтгэлтэй санагдсан. Тэгсэн чинь зүгээр эсэн үү? Тий. Ер нь айгүй зүгээр тий. Тэнд ажилладаг японочууд талны японочууд гэсэн шүү дээ. Тэр японочууд бас одоо ингээл танах жуку гэхэр чинь жуку гэдэг чинь одоо юу гэдэг лээ сургуульд явж байгаа хүүхдүүдэд тусдаа давтлага өгдөг тийм газар шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл математик заахтаа ч өөр хичээл заахтаа ч англиар тэдрээгээ заадаг гэсэн үг үү те? Японоор ч гэсэн заах. Математикийг болохоор японоор заана. Манайх болохоор 1-р ангиас 2-р анги хүртэл нь англи хэл заадаг. Тэгээд дунд сургуульд ормоор байгаа юм бол тэрэнд нь тусалдаг. Гадаад ч юм уу Япон дотроо их сургуульд ормоор байгаа юм тэрэнд нь бас чөлөөлж өгдөг. Тэгээ хажуугаар математик тэгэл одоо сургалт шалгалт маргалт бэлдэх тийм хичээлүүд бас байдаг. Зөв окей ойлголоо. Тэгээд тэр нь болохоор Япон сургууль сурмаар байгаа юм бол японоор заагаад тэгээд одоо international school ч юм уу гадаадын Америкийн их сургуульд ямаар нэг юм бол англиараа заадаг. Зөв. Тэгэхээр нэлээ нэгээс бүх кизэцэгт байгаа гэдэг чинь
бага дунд ер нь сургууль шиг л юм байна тий. Тэгэл ингээд сургуулийн хийж чадахгүй юмнуудыг ингэж яаж өгдөг, чиглүүлж өгдөг. Тэгэхээр нөгөө явж байгаа хүүхдүүдтэй тийм ээ. Одоо жишээлбэл стаф хоорондоо нөгөө компани дотоод уур амьсгал гэх юм уу? Тэр нь хэрвээ одоо Японд байгаа тэгэхээр одоо танаа захиралч юм уу ямар хүн байдаг вэ? Япон хүн байдаг уу? Гадаад хүн байдаг? Япон хүн байдаг. Уур амьсгал нь одоо яг Япон компани бол биш шүү дээ. Тэгэхээр Япон Тийм. компаниас арай өөр уур амьсгалтай байдаг болов уу? Яг манай нөгөө гадаад тал нь амар гадаад хүмүүс шиг амар тийм чанга манга айгу олон толон хил амтай тийм. Япон хэсэг нь болохоор айгу чимээгүй баг биеийн дага ярьж мэрдэггүй тийм жоохон мажимэ тийм байдаг. Зөв. Тийм. Манай захирал болохоор Япон хүн тэгээд яг эхнэр нь болохоор Америк төссөн хүн маш хүүхдүүд нь болохоор бараг л Америкчдсэн тийм. Тийм хүмүүс байдаг. Зөв. Тэгэхээр танаа яг хэсэг гадаадуудын хэсэг бол яг гадаад шиг л юм шүү дээ. Гэхдээ бэлгүү нөө яг Япон компани яг 100% Япон компани ажиллаж үзээг болохоор ялгааг нь бас нэг сайн мэдгүй бах тий. Мэдгүй тийм. Япон хүмүүсүүд нэг мэндэл зэндэлдэхгүй юм байна. Тэргээл тиймэрхүүл юм харсан. Манай одоо гадаад хэсэг нь болохоор ингээл одоо манайх амар олон офистай тэгэл гадаадууд амар чангаар ярьж мэрэл тэгэл Японууд нь бараг ярьж мэрдэггүй ажлын офистаа. Тэгэхээр ийм үйл юм байна. Тийм л юм байна л да. Тэгээ би нөгөө өмнө нь хэлний сургуульд ажилладаг байхад нэг давхарт бид нар манай сургууль бараг 1000-аад гадаад оюутантай нэлийн нөгөө коронавигийн өмнө амар тэгээд ингээд 20 гаруй гадаад хүмүүс ингээд нэг давхартай ингээд оффис нь ажилладаг японочууд ч байгаа юм л та. Тэгээд ажилладаг японочууд нь болохоор хятад хэл мэлтэй ямар нэгэн гадаад хэлтэй японочууд. Тэгээ бусд нь одоо би тэгээл дандаа яг нөгөө Непал, Мьянмар, Хятад энтер гэл байгаа. Тэнгүүд бид нэг давхрын манай офис бүр ингээл амар дууч юм ээ те. Тэнгүүд хоёр давхарт нөгөө нэг Япон хэл заадаг Япон хэлний багш нарын хэсэг нь амар намаг юм тийм мэдсэн. Тиймэрхүү юм байна. Тийм. Гэтэ анх ингээд жижиг компани байхдаа намайг орж хахад яг арай томод өргөжиж эхэлжсэн байхгүй юу? Тэгээд тэр үед болохоор айгүй гоё байдаг байсан ингээл хүүхдүүд бүр өргөн сэтгэлээсээ заадаг бидэл тийм хүмүүстэй хараад вау ямар гоё юм бэ. Одоо ингээл бараг хүлээл болох юмсан гэж бодохоор хүмүүс айгүй олон байдаг байсан. Тэгээд одоо компани айгүй өргөжөөд амар олон салбартай болоод тэгээд манай захирал бүр амар амбицтай их сургууль нэ гэж боддог. Тэгээд санаад паблик болоход нэг билет байгаа хгүй юу бүх юмаа одоо өөр газрын ном материал өрдөөсөө ашиглахгүй өөртөө хийсэн материалыг дандаа ашигладаг. Тэгэнгүүт тэгээд улам олон сурагчтай болоод эхлэнгүүд уур амьсгал нь айгүй тийм хуурай жоохон хүндий болчт юм байна гэж бодсон шүү дээ. Умраад хэрэг одоо нөгөө стаффууд нэмэгдээд ажилтнууд нэмэгдээд ирсэн гэсэн үг үү? Тийм. Тэгэл нэг тийм уур амьсгал нь тийм найрсаг биш. Тэгээд анх орж яхад би ямар гоё газар вэ гэж одоо болохоор тийм сериусны болоод байгаа. Тийм байна. Тэ жоохон өөрчлөгдөд байгаа юм тий. Монголд ажиллаж байсан мэлүү ямар нэгэн компани энтерт ажиллахад одоо Япон компанид ч юм уу Японд тий ажиллахад хэцүү юм юу байсан бэ? Одоо бичих цаасны юм ч юм уу хитрхи ингээд нарийн ч юм уу тий нэг тийм хэцүү ямар нэгэн тийм төвхтөө зүйл ч юм уу эсвэл соёлын ялгаа ч юм уу тиймэрхүү юм юу байсан бэ? Ер нь манай компани нэлийн уур амьсгал одоо юу гэдэг ажиллахад аюу амар тийм газар. Гэхдээ ганц хэцүү юм нь болохоор манай менежер одоо манай олон менежертэй гэхдээ хүүхдийн заах уран чадварын менежер гэх юм уу. Манай тийм менежер нэг 40 гарсан ихчүүд байхгүй юу? Тэгээд ингээ шинээр орж ирсэн охин болохныг амар дээрлэгдэг. Тэр яг байдаг ахын тий дээрлэгдэг энэ тэр чинь одоо Японы халаа соёл үстэй. Өөрөө гадаад юм уу? Гадаад хүн. Бразил мөртлөөсөө Швейцар мавцаарт амьдардаг байсан ч гэнэ. Тэгснээ дараа нь Японд ирсэн тийм хүн байхгүй юу? Тэгээд миний өмнө дээрлэхүүлжсэн охин болохоор нэг англи охин заа. Тэгээд дараа намайг орсон чинь намайг дээрлэх гээд тэгээ би бүр яриахаа болж молоод ингээд надруу мессеж бичих юм бол бүгднгийн тоохгүй орхиод тэгээ би даргалуугаа одоо энийг хар намайг хэвээр ингээд дээрлэхэд байна мэлэхэд байна. Энийг чинь би төвчж чадахгүй байна. Тэгээд баахан ярьсан. Тэгээд одоо энэ намайг ингээд дээлгэж байгаа учраас би нэг сарын амралт авахгүй болохоо байлаа малаа гэж байна. Тэгээд тэр юмхтэй өөрөө ингээд амар олон хүмүүсийн дунд надаас айгу сони юм асуугаад тахлаа би мэдэхгүй гэсэн аахгүй юу. Тэгсэн чинь ингэж болохгүй, ингэж надтай харьцаж болохгүй гэж бүр гашгараад за.
Алцсан юм бэ. Тийм тэгээд манай тэр нэг давхар байсан бүх хүмүүс харж байгаа юм чинь. Тэр би ямар мэдрэл муутай юм бэ гэж удаад тэгээд нөгөө өдрийн цагаа уухаа яваад өгсөн. Дараа нь намайг муулах гээд хүн болгон дээр очиод бэлгүүн өстө амар сонин айгу бүдүүлэг өстө нэрээ натаа ингэж харч болохгүй үстэй юм хэвчтэй гэдгсэн чинь юу өөрийнхөө талд нь орсон хүн байхгүй байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь дараа нь 7 хоногийн дараа над дээр ирээд уучлаарай гэд. Тэгээ уучлах гуйсныхаа дараа хүн болгонд би бэлгүүнээс уучлалт гуйсан. Нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх айгуу дуртай юм байна тийм. Тэгээд ингээл мессеж хийж намайг амар давамтлах гал амар тэгдүүсэн. Тэгээд зүрх тоохоо болчдөг гэсэн хэрэг. Тэгэл гайгүй болцсон шүү дээ. Ашгүй дээ. Ажил дээр тийм нэг эвгүй уур амьсгалтай үед байх хэцүү шүү те. Харин тийм нэг тэгэхээр яг чамшиг тийм нөгөө өөрийгөө айгу зөв хамгаалах хэрэгтэй ахын тий. Одоо менежер юм чинь гээл дарамтлуулаад тэгээл ээж болохгүй өөрийгөө яг тий зөвөр хэлээд бүр тэрний дээдлийнх нь даргад хэлээд тэгсэн яг зөв болсон шүү дээ. Тэгэхгүй л дээрлэхэл ах юм шүү дээ. Тийм ёо бүр манай тэр өмнөх охиныг дрангл охин жирэмсэн болоод хэн ч хэлээгүй байхад нь ингээд амар өөрт нь биш ингээ хажууд нь ер нь ингээ жирэмсэн болчвол тэгэл бараг линчнээс явах хэрэгтэй үстэй ажил хийж болж байгаа мó өндргөл амар чамган гар. Яа ч юм болохгүй шүү дээ. Тийм тэгэл ажил хийж яхад нь айгүй тэнэг асуулт асуугаал энэ юу вэ? Яагаад ингэж байгаа юм гэл амар шанс юм. Тийм ээ. Одоо тэр чинь ингээд Япон компанид бол яг нөгөө одоо юу гэдгэлээ цагаан компани юу гэдгэлээ хар компани цагаан компани гэдгээр хэлээд байгаа нэг харин нэг жоохон хууль дүрмтэй хөдөлмөрийн хууль дүрмөө барьдгүй компани цагаан нь болохоор яг тэр бүх юмаа яг цанд барьдаг компани дээ. Тэгээд Японы яг тийм цагаан компаниуд нь болохоор одоо саяны тиймэрхүү үйлдэл гарах юм бол пава хараа гэд те power harassment ч юм уу тэгэж хэлээл одоо ямар нэгэн арга хэмжээ таниулах ч юм уу авдаг те. Тэгэхээр танах тэр тал дээрээ бас одоо гайгүй арга хэмжээ авдаг. Одоо арай том менежерүүд нь намайг амар хамгаалсан. Тэгээд дээрэс нь бараг намайг чи комплейн бичээд гомдол бичээд тэгээд одоо ингээл чамаа гомдол бичих юм бол бараг энэ хүнийг халж одоо халахад аягүй хэцүү шүү дээ. Тийм. Чи тэгээд гомдол бичих гэ баг гуугаад байсан шүү дээ. Тэгээд би драманд оролцмааргүй байна өөртөө бичих. Тэгээд намаа зүгээр нэг сар амралтанд явуулчих гэдгсэн чинь намайг явуулсан шүү дээ. Тийм. Гоё өстэй өөртөө зоригтой тэгээд тийм а хэлээд. Англи хэл Японд одоо яг одоо ирсэн бид тэрийг сонсож байгаа англи хэлтэй тэгээд ингээ хэлний сургуульд те магадгүй ингээл цагийн ажил энтрэгээл зүгээр хаамаагүй хоолны газар ч юм уу тий яваач чинь тэргээл англи хэлээрээ яаж одоо цагийн ажил ч юм уу хийхээ мэдэхгүй байгаа ажил хийх яаж ажилд орохоо мэдэхгүй байгаа тийм хүмүүс ер нь одоо битэрийн энэ хэдэн минутын яриаг сонсоод би ингээд энэ сайтнаас тий ажил хайж болох юм байна штэ гэж хин давсан байх л та нэмээд одоо яг сонсож байгаа тийм хүмүүстэй авил өгөх зөвлөхөө байна уу? Тийм. Цагийн ажил ч юм уу тий яаж одоо нэг тийм юунаасаа гарах уу рупнээсээ тий одоо тийм. Тийм түрүүний миний дурдсан вебсайтуудаас ажил хайж болно. Тэгээд жишээлбэл одоо манай компани болохоор оюутнуудыг ажилд авдаг. Багшийн туслах ч юм уу багшаар ч гэсэн авдаг. Өөрөө яг багш болъё гэсэн тийм хүсэлтэй байх юм бол тий. Япон хэл нь бас сайн байх юм бол тийм авдаг. Тэгээд цагийн цалин нь аягүй сайн. Тэгээд аягүй тийм харж үздэг. Тэгээд виз энэ төр олгодог. Тэгээд бас амралтын өдрүүд өгдөг paid vacation days гэж байдаг шүү дээ. Цалинтай амралт өгдөг. Тэгээд ер нь хайх юм бол юм сайхан боломж зөндөө байгаа хаа. Тийм дээ. Англи хэлний төвшин одоо Багдад хэд байж англиар ажил хийндэ гэсэн багцаа байгаа юу? Шалгалтын оноо энэ төр шаарддаг уу? Шалгалтын оноо энэ төр шаардахгүй. Интервьюнд ирээд тэгээд англиар аягүй сайрж авах юм бол тэгээд өөрийн гэсэн амбицтай ч юм уу урд нь тийм газар би зааж исэн гэд тэгээд би түрүү ярьсан шүү дээ нэг 4 интервьюнд оролцсон гэд энэ нь болохоор менежерүүд өөрсдөө яг заахыг хардаг одоо энэ lesson plan одоо хичээлийн планыг хараад ингээд миний өмнө заагаадах ч юм уу те дараа нь яг сурагчдын өмнө заалхуулаад ингээд хардаг. Тэгээд тийм байдлаар за болох юм байна гэж бодоод авдаг. Тэгээ өөрөө яг өөрийгөө зөөр илэрхийлж чадах ч юм уу те. Тэгээ нэг тийм сонин юм хэлж мэлээд ч юм уу сонин хуцалсан ч юм уу. Тийм байх юм бол эсвэл сонин хүн байсан ч юм уу дараа нь тэгээ ярьж идэг. Тийм болохоор бас CV хувийн намтрын ч гэсэн товч тодорхой тэгээд өөрийнхөө чадварыг сайн харуулсан тийм байх хэрэгтэй. Окей. Тэгэхээр бэлгүүний хувьд болохоор хим англи хэлээр хиймээр байгаа ажил нь тодорхой байсан. Яг тэгээ хүүхдүүдтэй ажилламаар байгаа. Тэгээд англи хэлний багш яг хиймээр байгаа гэсэн юун тодорхой байсан болохоор яг илүү бас тий яг нөгөө тодорхой юм специфик юм байсан болохоор хайхад бас арай амар исэн бах тий. Тэгэхээр
зөвхөн одоо мэдээж англи багш англи хэлээр ажиллах IT ч юм уу те янз бүрийн тийм зөндөө олон тийм ажлууд байгаа болохоор сонголт илүү өргөн нөгөө байх бах. Тийм болохоор яг өөрийнхөө хиймээр байгаа ямиг сайн ингээд тодорхойлгоод тэгээд хайх юм бол зөндөө Японд бол мэдгүй зөндөө л англи хэл сайтай тэгээ хажуугаар нь сая бэлгүүний хэлсэнчлэн нэг нэмэх чадвартай байх юм бол айгүйх ажил болтохоор юм шиг санагддаг тий. Тэгээ одоо энэ цагаачдын ертөнц гэл одоо ер нь тэр дотоод орох юм бол одоо Японоор ганц аач байхгүй. Тэгээ ингээд энэ чинь амар олон жил ажиллаж байгаа хүмүүс зөндөө байдаг. Тийм тэгэл би бас урд нь ингэж бодож ажилд орж байхдаа миний хувьд одоо хэцүү байсан зүйл нь болохоор би яг багасаа ингээд манайх ингээд ядуу буруу орно гэж сонсоод өссөн болохоор энэ гадаад хүмүүстэн дунд ямар байх болоо гэж айгүйх бодож байсан. Чадах болоо, гологдох болоо ч юм уу тийм айдтай байсан. Тэгэхээр ердөөсөө тийм санагдаг. Харин ч баг хичээхгүйгээр илүү байж чадхаар юм шиг санагдсан. Японцд зарцуулахад уу тий? Японд гадаадуудтай тийм бүгд драма мама тэгэл нэг тийм өөрийгөө мундаг гэж харуулах гэж хичээсэн тийм сонир хүмүүсэнд болохоор өөрийгөө голохгүй тэгээд өөрийн гэсэн чадруудаа сайн хөгжүүлээл тэгэл сайн хайгаад үзэх юм бол зүгээр айгуу гоё мессеж байлаа. Тэгээ бас нэг би бас ирэхээс өмнө манай найз намайг өөрийнхөө ажилдаа оруулах гээд энэ Япондоо тэр нь болохоор ягаад гэж байгаа гэхээр нөгөө ажилд өөрийнхөө танилыг оруулах юм бол нэг 10 мянганы бонус оруулсан. Тэгээд намайг оруулах гэдэг амар хичээсэн байхгүй. Тэр рекрутерийн ажил дээр намайг зөвхөн англи хэлтэй л байхад болно гэсэн. Бараг юу бакалаврын зэрэг хэрэггүй. Тийм бакалаврын зэрэггүй мөртлөөсөө тийм рекрутерийн ажил хийж байгаа амар олон хүнтэй би таарсан. Тийм тэгээд хамгийн гол нь яах вэ гэхээр тийм нээлттэй яриасаг бууж өгдөгөө мөнгөний сонирхолтой шуналтай сайн шуналтай тий. Намайг ярилцлаганда чи би мөнгөнд дуртай мөнгөтэй олмоор байна гэж сайн хэлээрэй гэж хэлсэн шүү дээ. Одоо юу гэсэн үг вэ шүү дээ тий. Одоо яг одоо рекрутер хийх ажил гэсэн үг шүү дээ тий. Хүмүүсийг одоо ингээд хүмүүсийг одоо хайж олоод энэ ажилд орооч гэж хэлдэг тэр ажил гэсэн үг шүү дээ тий. Тэгэл байн уцаар ярина. Тэгээ уцаар ярихад чинь ингээд лаг ярддаг байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ тэр хүнтэйгээ уулзчаад чи энэ ажилласаа гараад энэ ажил руу ороо гэд бас лоббиг хэрэгтэй тий. Тэгэхээр яриасаг ингээд айгу дайчин байх хэрэгтэй юм аашин тий. Тэгээ тэр мөнгөнд дуртай нь болохоор олон хүн тэгэж оруулах тусам цалин өөрийнх нь юу бонус нь их болдог болохоор би одоо ингээд амар мөнгөнд дуртай болохоор та надтай аюу сайн ажиллаж өгнө л гэсэн мессеж юм байлгүй. Тэгэхээр тийм боломж бас байгаа. Тэр Роберт Walters Indeed чинь бүгдээрээ тийм рекрутеруудын компани. Тэд нар чинь тэгэл хүн орж ил байвал өөрсдийнх нь ажил явж л авах юм чинь баг тэгэл чадвар нь байвал тэгэл хүн авах юм шүү дээ. Өөрийн чинь тийм одоо анш зан тийм нээлттэй одоо дайчин ч юм уу те үнгийн тийм байх юм бол зүгээр тийм байна. Нэг энерги сурдаг ажил гэсэн. Одоо жишээлбэл би чинь амар ганцаараа байх дуртай гадуур явах юм бол шууд ядарчдаг тийм болохоор надад бол тохирохгүй ажил яасан. Гэхдээ хүмүүнд болохоор тохирох ажил. Тийм байна. Ялангуяа эсвэл Монголд одоо тийм хүний нөөц салбарт ажиллаж байсан англи хэл сайтай ч юм уу тийм байх юм бол Японы зах зээл дээр байгаа англи хэлээр ярьдаг бүх хүмүүс тэр хүний одоо зах зээлийнх нь цар хүрээнд нь орно гэсэн үг юм шүү дээ. Тийм тэгээд бас миний одоо айгуу сайн ажилладаг охин тийм газар ажилладаг байж байгаа. Хаф охин байхгүй юу? Японд ажиллахгүй ч гэсэн англиараа тийм ажил хийж агаад тэгээд дараа нь тэрийг ашиглаад өөр одоо тэр газар нэг 2 жил ажиллаад одоо гарааны ажлаа болгоод тэгээд дараа бүр амарлаг ажилд орж исэн IT компанид юу гарч үлээ. Тийм яг оноо гарааны тийм одоо нөө эхлээд ямар ч одоо Японы ямар ч компани ажиллаж үзээгүй туршлагагүй хүмүүст бол хамгийн ихний ажил нь бүр айгүй чухал штэ тий. Тэгээд тэр нь ямар ч ажил хийж олно. Тэгээд тэрэндээ ажиллаж агаад би ийм туршлагатай ийм ажил хийсэн юм аа гэд тэрнийхээ одоо заавал ижил тэр салбар дотроо биш өөр салбараа солиод өөр ажилд бас орж болно тий. Жишээлбэл нэг газар одоо жишээ авахад хоолны газар менежер хийдэг. За нэг газар цагийн ажил яг галхоонд нь ажилладаг байлаа. Тэнгүүтээ менежер болоод дэвшчлээ хоолны газрын. Тэнгүүтээ шал өөр салбарын үл хөдлөхийн ч юм уу менежер л үч юм уу дэвших ч юм уу тиймэрхүү байдлаар нэг газар ингэж зүгээр дараагийн том юуруугаа орох шат болгоод ашиглаж болно шүү дээ.
Яг үнэ. За тэгэхээр түрүү нөгөө хэлжсэн одоо манай найзууд бүгдээрээ англи хэл дандаа ингээд англиар ярьдаг, япон хэлээр ярьдаггүй тийм найзууд байгаа гэжээс ер нь бэлгүүний хүрээлэл нэг тиймэрхүү хүмүүс их байдаг штэ сонсож байгаа. Тэгэхээр одоо ингээд Японд амьдарч байгаа мөртлөө тийм гадаад хүмүүсийн хүрээлэлтэй амьдрахаар гоё яадаг бах тэгэхгүй юу. Тийм. Гэхдээ нийлж байгаа хүмүүстэй зөв сонгоод яваад байх юм бол аягүй гоё тийм мундаг ухаантай янз бүрийн одоо бэкграундаас ирсэн хүмүүс. Тийм нөө миний хэлэх байгаа нь одоо Япон Азийн орнд амьдарч байгаа мөртлөө өөрийнхөө сайн чаддаг хэлээрээ ингээд ярилцаад найзуудтай болоод тэгэл тийм нэг өөрийнхөө нэг юм тухтай байдаг орчинг үүсгэсэн бахаар илүү амар гоё байдаг бах гэж бодогдоод идэв. Тэгдэг штэ нэг Япон хүмүүстэй найзлах айгүй хэцүү олон жил. Яг үнэ тийм хаалттай байдаг гэх. Тэгээ гадаад хүмүүс ч болохоор уулзаал бараг найз болчдөг ч юм уу. Тийм. Тийм санагдсан штэ. Тийм. Надад бас яг тийг санагдаад идэв. Тийм болохоор Япон нэрээд Японч нэг юм жоохон юм содон сонин юу штэ калчертай явуулс гэх юм уу хүмүүс нь ч гэсэн нэг тийм сонин. Тэгэхээр заавал тэнд би тохирохгүй гэд хойшин суух шаардлага байхгүй. Англи хэлээр ажилладаг болоод өөрийнхөө хүрээллийг өөрийнхөө тухтай байх орчныг найзуудаа сонгоод тэгээд амьдрах юм бол бас айгүй сонирхолтой. Японч ингээд нөгөө үйлчилгээ орчин энэ нь айгүй гоё зөв. Тэгсэн мөртлөө амьдрах орчин гоё. Тэгсэн мөртлөө Япон хэл тийм сайн биш ах юм бол хэрвээ маш сайн англи хэлтэй ах юм бол өөрийнхөө орчныг үүсгээд амьдарч болно тийм хүмүүс бас их байдаг ах гэж удаад өнөөдөр бас бэлгөөнийхээ яриаг нь хүмүүс сонсгомоор санагтаад ирсэн. Тийм. Саяны ярианд гарч ирсэн вебсайтуудыг би доор оруулсан. Тэгээд нэмээд асуухаар юм байх юм бол асуугаарай. Тэгээд бэлгөөн онлайн англи хэлний сургалт явуулдаг тийм болохоор одооноос англи хэлээ сайжруулъя. Японд байгаа Монголд байгаа хүмүүс англи хэлээ сайжруулад Японд англиар ажилламаар байна гэсэн хүмүүс ах юм бол бас сургалтанд хамрагдаарай гэж хэлэх байна. Ер нь тэгэл англи хэл надад маш олон хаалгыг онгойлгож өгч байгаа. Амар их боломж өгдөг. Одоо тэгэл баг манай нөхөр чинь англи хүн тэмүүлэлээр англи хэлтэй учраас би нөхөртөөгөө танилцсан ч юм уу тэгэл ийм ажилд орж чадсан, гадаад руу явж чадсан энэ тэгэл хэлээ сайн сураарай. Заавал англи хэлчихгүй бүх хэлээ. Яг үнэн тийм. Хэл нэрээ зөндөө юмыг нээж өгдөг шүү. Миний хувьд ч гэсэн би Монгол Япон хэл сураал. Тэгэл Япон хэл миний тэгэл амьдралын бүх юмыг л нээж өгсөн. Тэгээ би Монгол гинэ Японд ирээд бас би нөгөө ажил хайж байхдаа сая нөгөө чиний хэлсэнчлэн англи хэл дээр нэмэх нэг чадвартай байх хэрэгтэй гэдэг. Тэгээ миний бакалаврч нь Япон хэл болохоор Япон хэлээр бүх хүн ярьж чадна. Тэгээ ганц хэлээр би ингээд ажил олж чадахгүй шүү дээ. Тэнгүүд би одоо японочдоос өөр юу хийж чадах вүлээ гэд бодонгууд би монгол хэлээр ярьдаг юм байна. Миний чадвар эсэн тэнгүүдээ монгол хэлээ ашиглах ажил гээд хэлний сургуульд ажилд орж исэн тийм болохоор дан хэлээр болвол жоохон яг ажил олж болно л доо дан хэлээр. Тэгээд нэмэх нэг юм байх юм бол одоо тэгээ заавал нэг юм бакалаврт одоо жишээлбэл Нягтлангаар сурсан, IT-гаар сурсан тийм юм байхгүйгээр одоо бэлгүүн шиг өөрөө ингээд нөгөө контент креатор болоод өөрөө тэгээд нөгөө пэйж юмнуудаа ингээд үсгээд өөрөө сургалтаа хийгээд явж исэн нь одоо энэ ажил нь бүр ингээд авах гэж чичрээд яриад исэн нь одоо баг тийм тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Тийм болохоор яг адилхан юм ээжсэн тийм. Тэгэхээр нөгөө мэрэгжил гэхгүйгээр заавал одоо ингээд нэг мэрэгжилтэй байхгүйгээр англи хэлээ өөрөө сураа дээрээс нь өөрөө ямар нэг юм чаддаг хард скиллтэй болцсон байхад тэр нь тэрүүгээр ингээд ажилд орч чадчих байгаа байхгүй юу тийм. Манай нөхөр бас юу санхуд ажилдаг байж байгаа. Тэгээ санхүүгийн ажилласаа бүр залхсан юм яасан. Тэгээд кодлохгүйгаа өөрөө сураад тэгээд одоо юу чилээ кодлж байгаа лээ тэр ажлыг нь тайлбарлах гэхээр би нэг кодл ичдэг гэж хэлдэг те яг тийм өөрөө сураад нэг заавчгүй өөрийгөө одоо оройтсон гэж хэлэхгүйгээр одоо бараг шууд ямар нэгэн скил сурах боломжтой ш те. Тэгээд одоо Японч амар од болоод байгаа штэ тий гадаадд ингээл яваал тэнгүүд бүгдээрээ л Японд амьдрах мөрөөдөлтэй болоод байгаа юм шүү. Харин тийм нэг юм
YouTuber те дэлхийн хамгийн яадаг YouTuber л Японд амьдрахаар ирсэн гэд. PewDiePie юу Тийм билүү те. Тийм. Тийм өөрийнхөө онгоцоор ирж мэрэ Япон хамгийн тийм гоё орн байна тэр гэдгээдсэн. Тэгээ одоо энэ доллараар цалин олдог хүмүүсийн хувьд Япон бүр амар мөрөөдлийн орн байгаа гэсэн. Тэгээ амар хямдхан, үйлчлэгээ сайтай, нөгөө йений уналтаас болоод юмнууд амар хямдхан юм шиг байгаа юм. Тэгээ бүгдээрээ л ирэх гээл ах шиг байна. Тэгэхээр бас миний бодлоор одоо бүх зүйл Япон байхаа болоод англи хэл дээр авах нь ч гэсэн хэл байхаа гэж үздэг. Тийм тий. Окей. За битэрийн яриа өнөөдөр ингэсгээд өндөрлөхөр ах шиг байна тий. За тэгээд дууслан сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд цуг асуулт авах юм бол бичээрэй. Манай цугийг subscribe хийгээг байгаа л хийгээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Бэлгэндээ баярлалаа. Баярлалаа.